Гэхдээ энэ хэцүү зүйлээр дамжуулаад танд яг юу заах гээд байгаа юм болоо, таны ямар хувилбарыг бүтээх гээд байгаа юм болоо, магадгүй та энэ өөртөө тулгарсан асуудлаа шийдснээр ямар нэгэн эмэгтэй хүнд туслах гээд байгаа юм болоо, нөлөөлөх гээд байгаа юм болоо, эсвэл өөрийнхөө энэ хязгаарлагдмал бодол ямар нэгэн асуудлыг давж тууснараа өөрийнхөө чадварыг нээх гээд байгаа юм болоо тий. Амьдрал танд ямар нэгэн хичээлийг заах гээд, ямар нэгэн зүйлийг өгөх гээд хүлээгээд эдгээр ийм хэцүү асуудлыг биднэрт явуулаад байдаг. Тэгээ бид нар те яагаад надад амьдрал ингэж ханаад байгаа юм болоо, яагаад тэгээд байгаа юм болоо, яагаад ингэж байгаа юм болоо гэж хүн болгоныг буруутгаал ингэж байх үед бид нар хизээж суралцаж чадахгүй. Би ингээд тэгээ тийм зүйлийг туулаад энэ сэтгэл гутралаасаа болоо тий 30-40 паунд нэмцээ. Би үүнийгээ хаймаар байгаа ч гэсэн зөндөө арга хэрглэж үтсэн ч гэсэн би хайж чадахгүй байна. Чи сая надад юу гэж хийснээ чи өөрөө сонссноо? Чи өөртөө би чадахгүй байна, би чадахгүй. I can't гэж хэлсэн. Чи наад жингээ хизээж хайж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө өөртөө хэлж байгаа байхгүй юу? Би зүгээр л чадахгүй байна, би чадахгүй. Хэн нэг надад туслана, хэн нэг надад гоё зөвлөгөө өгнө гэж чи өөрөө хүлээгээд өөрөө өөртөө би чадахгүй гэд хэлсэн л бол чи наад жингээ хизээж хайж чадахгүй. За сайн бацгаана уу сургалтынхаа гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр болохоор миний background амар өөр харагдчихэж магадгүй. Би gym дээрээ байна. Дөнгөж сая тасглаад дуусчаад тэгээ gym-ийнхээ нэг юм чимээгөө өрөөлөө ороод ирлээ. Өнөөдөр би та бүхэнд хэрхэн өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг бий болгох вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. Одоо миний хэлж байгаа үг нь танд хатуу сонсогдож магадгүй ч гэсэн та одоо яг ямар асуудалтай байна те магадгүй та өөртөө итгэлгүй байж магадгүй та илүүдэл чинтэй байж магадгүй эсвэл амьдралд чинь ямар нэгэн хэцүү зүйл тохиолдож байж магадгүй. Гэхдээ та яг одоо байх ёстой газраа байгаа бөгөөд үүнийгээ хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл те угаасаа л тийм байдаг. Хүн болгон хэцүү зүйлийг даван туулаад өөрийгөө даван туулснараа энэ амьдралаа суралцах хичээлээ одоо суралцах ёстой байдаг. Та ямар нэгэн хүнийг хараад тэгж бодож иж магадгүй би ингээд ганцаараа зовоод байхад яагаад энэ хүн зовхгүй байгаа юм бэ гэх мэт жишээний. Энэ нь юуг харуулж байна вэ гэх юм бол хүн болгоны асуудал, хүн болгоны амьдралаа суралцах хичээл нь өөр байдаг бөгөөд магадгүй те бидний хараагүй өөр асуудал ч гэсэн тэр хүнд байж болно. Тэрс одоо миний хамгийн танд гол хүрэх гээд байгаа мэдээлэл юу вэ гэх юм бол танд яг одоо хэцүү тохиолдож байгаа зүйл ч юм уу таны амьдралын асуудал чинь угаасаа танд тохиолдох ёстой байсан бөгөөд бид нар энийг давж тууснараа өөрийгөө нээгээд ч юм уу хэн нэгэнд одоо энэ асуудлаа шийдснээрээ хэн нэгэнд одоо тусалж одоо амьдралынхаа зорилгыг биелүүлэх ёстой байдаг гэж ойлгож болно. Та нар үүнийг бодоод үзээрэй. Би өөр дээрээ жишээ авъя. Хэрвээ би өөртөө итгэлгүй байдлыг туулаагүй байсан бол ганцаардл хэцүү байдлыг туулаагүй тэгээд гаднах төрөх болон биендээ те илүүд жинтэй эдгээр зүйлстэй би учраагүй байсан бол өнөөдрийн би болох ямар ч боломжгүй байгаа. Би эдгээр зүйлсийг тууснараа өөрийгөө даван тууснараа өнөөдөр танд энд зөвлөгөө өгөөд өнөөдөр би YouTube хийгээд байж байгаа. Хэрвээ бүр өмнөх аминаг та нар бодох юм бол тий чихэр харахаараа ч юм уу шоколад харахаараа контролоо алддаг өөрийгөө тэ хизээж энэ амттай зүйлгүйгээр төсөөлж чадаагүй тийм амина байсан. Гэхдээ бид нар ямар сонголт хийх, ямар үйлдэл хийхээс шалтгаалаад одоо бидний амьдрал шал өөр байж болдог. Хэрвээ би тэр үедээ энэ миний угаасаа хувь тавилан юм байна. Би угаасаа л ийм хүн гэж тэрийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бол амьдралаа суралцах хичээлээ сураагүй, өөрийгөө даван туулаагүй учраас яг тэр байдалдаа үлдээ. Одоо хүртэл хүнд ч танигдаагүй, өөртөө итгэлгүй, илүүд жинтэй тэр амина байх боломж зөндөө байсан. Тэгээ үүнийг өөрчлөөд би яаж харсан бэ гэх юм бол энэ амьдрал дээр угаасаа энэ миний туулах ёстой зүйл байсан юм байна. Энэ миний амьдралын хичээл юм байна. Би үүнийг даваад гарчий. Өөрийгөө даван туулчий гэд өөрийгөө би давж тууснараа өөртөө итгэлтэй болоод тэгээ энэ талаараа хүмүүст ингээд хуваалцаж байгаа. Таны хувьд ч гэсэн яг адилхан. Та яг одоо өөрийнхөө асуудлыг бодоод үзээрэй. Бас өөрийнхөө цухтаж байгаа зүйл хэн нэгнийг энэ асуудалтай өөрийгөө буруутгах гин үү? Удам судар гэр бүл эсвэл ямар нэгэн ид шидэн гарч ирээд таны нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээж гин үү?
эдгээр зүйлсээ бодоод үзээрэй. Та өөрөө л амьдралдаа хариуцлага хүлээхээс нааш таны амьдрал огтхонч өөрчлөгдөхгүй. Та сэтгэлгээгээ өөрчлөхөөс нааш амьдралдээ энэ хэцүү зүйлээр дамжуулаад танд яг юу заах гээд байгаа юм болоо, таны ямар хувилбарыг бүтээх гээд байгаа юм болоо, магадгүй та энэ өөртөө тулгарсан асуудлаа шийдснээр ямар нэгэн эмгтэй хүнд туслах гээд байгаа юм болоо, нөлөөлөх гээд байгаа юм болоо, эсвэл өөрийнхөө энэ хязгаарлагдмал бодол ямар нэгэн асуудлыг давж тууснараа өөрийнхөө чадварыг нээх гээд байгаа юм болоо тий. Амьдрал танд ямар нэгэн хичээлийг заах гээд, ямар нэгэн зүйлийг өгөх гээд хүлээгээд эдгээр ийм хэцүү асуудлыг биднэрт явуулаад байдаг. Тэгээ бид нарт яагаад надад амьдрал ингэж ханаад байгаа юм болоо, яагаад тэгээд байгаа юм болоо, яагаад ингэж байгаа юм болоо гэл хүн болгоныг буруутгаал ингэж байх үед бид нар хизээж суралцаж чадахгүй. Та нар Ho'oponopono practice-ийн талаар миний бичлэгийг үзэж байсан бол мэдэж байгаа бах. Энэ practice-ийн ард байдаг шинжлэх ухаан нь ч гэсэн яг л тийм байгаа хгүй юу? Жишээлбэл намайг уучлаарай, намайг өршөөгөөрэй. Би чамд хайртай баярлаа гэд хорвоо ертөнц өөрийнхөө муу бодол бүх зүйлээс уучлалтгүйгээд өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээж эхлэх үед амьдралын чинь бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Хэрвээ та Ho'oponopono practice-ийг хийж үтсэн бол энэ зүйл яаж танд нөлөөлдгийг та угаасаа мэдэж байгаа гэж бодож байна. Хэрвээ тань үнэхээр хэцүү байх юм бол зүгээр ямар нэгэн зүйлийг буруутгах гад байх үе болгондоо энэ practice-ийг хийж болно. Заавал суугаад медитейшн хийхгүй ч гэсэн таны толгойн дотор ямар нэгэн буруу бодол орж ирэх үед намайг уучлаарай, намайг өршөөгөөрэй, би чамд хайртай баярлалаа. Тэгэл танд тийм хязгаарлагдмал бодол хин нэг муулмаар байх юм бол энэ бүхий л зүйлээсээ зүгээр л гадуур явж байхдаа ч гэсэн толгоондоо бодоод өөрөөсөө уучлалт гуйж болно. Энэний зорилго нь юу вэ гэх юм бол зүгээр л энэ амьдралд ганцхан хариуцлага хүлээх хүн нь би өөрөө юм байна гэдгийг ухамсарлах үед амьдрал биднэрт зөндөө олон зүйлийг өгдөг. Гэхдээ угаасаа logically ч гэсэн та нар бодоод үзээрэй. Бид нар ямар нэгэн зүйл гараад гаднах зүйлд ингээд найдах үед ерөөсөө бид нар өөрийнхөө төлөө тэмцэж чаддгүй. Яг хүн яг тийм сэтгэлгээтэй байхад л амьдралаа өөрчлөлт юм билээ. Угаасаа миний амьдралыг хинч өөрчилж чадахгүй байна. Энэ ганцхан би юм байна гэсэн сэтгэлгээтэй байхад хүн угаасаа амьдралаа яг өөрчилдөг, өөрчлөхийн төлөө бас тэмцэж эхэлдэг. Магадгүй төгс дэглэм ч юм уу хамгийн хурдан өөрийгөө тураах, хамгийн хурдан өөрийнхөө гоё болгох алхмыг хайж байгаа байх. Угаасаа энэ нь зүгээр энгийн хүн болгонд угаасаа тийм зан чанар байдаг. Бид нар зарим үед зүгээр л амархан зүйлийг хүсдэг. Гэтэ гол шинжлэх ухааныг бийж гэлтгүү таач өөрөө мэдж байгаа. Та өөрөө яаж үүнд хүрэх ёстойгоо ч мэдж байгаа. Бид нар шинжлэх ухаан дээр суурилсан эрүүл зөв тэнцвэртэй хоол нь түүнээс гадна та дасгал хөдөлгөөн хийгээд калорийнхоо дутагдалд орох хэрэгтэй. Та яг юу хийхээ яг үнийг хэлэхэд мэдэж байгаа мөртлөө зүгээр л залхуураад иймэрхүү зүйлс хэцүү учраас хийхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ та өөрийнхөө хүссэндээ хүрэхийн тулд эдгээр алхмуудыг та заавал туулах хэрэгтэй. Би сая өчигдөр уржигдэрхэн Дэвид Гоггинсийн ивент руу очсныг та нар мэдэж байгаа бах. Тэн дээр нэг үзэгч Дэвид Гоггинсоос асуулт асуусан баг. Би ингээд тийм зүйлийг туулаад энэ сэтгэл гутралаасаа болоо 30-40 паунд нэмцээ. Би үүнийгээ хаймаар байгаа ч гэсэн зөндөө арга хэрглэж үтсэн ч гэсэн би хайж чадахгүй байна. Дэвид Гоггинс хэлж байгаа байхгүй юу? Дэвид Гоггинсийг хэрвээ та нар мэдгүй бол бараг дэлхийн супермен гэж болохоор өөрийгөө үнэхээр даван туулсан, өөрийнхөө тал жингээ хаяад маш тарган байж байгаа тал жингээ хаяад дэлхийн хамгийн их суналтыг хийсэн. Тэгээ бас Америкийн далайн цэрэг гээд зүгээр л супермен гэдээ ойлгочих болно. Тэгээд тэр залуу юу хэлсэн бэ гэхээр чи над асуултаа дахиад надад чангаар хэлдэг гэдгсэн чинь би зөндөө олон чи нэмчээд түүнийг хайж чадахгүй байна. Чи наадахад дахиад надад чангаар хэлдэг. Би 30-40 паунд нэмчээд би үүнийгээ хайж чадахгүй байна. Чи надад зүгээр л энэ өөрийнхөө арга барилыг хуваалцаад өгөөч гэд ингээл жоохон чангаар хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь Дэвид Гоггинс юу гэж хэлсэн бэ гэхээр чи сая надад юу гэж хэлснээ чи өөрөө сонссноо. Чи өөртөө би чадахгүй байна, би чадахгүй. I can't гэж хэлсэн. Чи над жингээ хизээч хайж чадахгүй.
Яагаад гэвэл тэр хүн өөрөө өөртөө хэлж байгаа байхгүй юу? Би зүгээр л чадахгүй байна. Би чадахгүй. Хэн нэг надад туслана, хэн нэг надад гоё зөвлөгөө өгнө гэж чи өөрөө хүлээгээд өөрөө өөртөө би чадахгүй гэд хэлсэн л бол чи наад жингээ хизээж хайж чадахгүй, бийж тусалж чадахгүй, дэлхийн хамгийн том гол зүйж тасалжуулагч хинч чамд тусалж чадахгүй. Чи өөрөө л шийдэхгүй бол яг үнийг ихэд бид нар юу хийх ёстойгоо мэдж байгаа, яах ёстойгоо мэдж байгаа. Бид нар зүгээр л хийхийг хүсдэггүй, бид нар зүгээр л залах уу. Өчигдрийн миний оролцсон ивентнээс ер нь хараад байх юм бол тэнд ярьж байгаа итгэгчид болон одоо амжилтанд одоо хүрсэн бүх хүмүүсийг хараад байх юм бол бүгдээрээ маш хэцүү зүйлийг туулаад тэр хэцүү туулсан зүйлээ давуу тал болгож харсан хүмүүс байгаа байхгүй юу. Жишээлбэл тэнд нэг юм суумгай зураач эмэгтэй байсан байхгүй юу. Тэр эмэгтэйд амьдрал бол үнэхээр хатуу хандсан байгаа. Бүр шудраг бус гэж хэлмээр. Яагаад гэвэл осолд ороод тахир дутуу болцсон. Доотлих нь бие нь ямар ч одоо мдээгүй, тийм учраас эмэгтэй хүний хувьд хүүхэд гаргаж чадахгүй. Тэгээ өөрөө зураг дуртай байсан ч гэсэн хамаг ясн хугарсан гарын тахир дутуу учраас эмч өөрт нь хизээч зурж чадахгүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй хувьд гэх юм бол би энэ амьдрал дээр би өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй. Эмэгтэй хүнийхээ хувьд хүүхэд гаргаж чадахгүй. Яагаад амьдрал надад ингэж хандаж байгаа юм бэ гэж бодсон ч гэсэн өөртөө бууж өгөөгүй, өөр дээрээ ажиллаа тий. Тахир дутуу гараараа хүртэл зурх гэж хичээгээд тэгээд одоо бүр ингээ галеритэй амар том зураач болсон. Түүнээс гадна өөрийнхөө хэцүү зүйлээр дамжуулаад зөндөө олон хүмүүст одоо урам зориг өгөөд байж байгаа тэр эмэгтэй өөрт нь тохиолдсон энэ хэцүү зүйл, өөрт нь тохиолдсон хамгийн гайхалтай зүйл гэд яриад явж байгаа нь бүр үнэхээр гайхалтай. Түүнээс гадна одоо Дэвид Гоггинсийн хувьд ч гэсэн тий амьдрал дээр бүр үнэхээр трама бүр зөндөө олон аимшигтай зүйлийг даван туулсан хүн өнөөдөр дэлхийн бараг супермен гэж дуудагдахаар тэгж дуудагдаж байгаа. За мөн Левис Хаус гээд Америкийн хамгийн том подкаструудын нэг. Энэ подкастрын хувьд ч гэсэн маш том олимпийн авраг спортын хүн байжгаад гэмтэл учраас энэ спортоо хийж чадхаа болцсон ч гэсэн тэр үедээ сэтгэл нь гутарж байсан ч гэсэн энэ хэцүү байдлаараа дамжуулаад өнөөдөр өөрийнхөө өөр нэг авьяасыг нээсэн дэлхийн бүр маш том алдартай подкастер болсон байж байгаа. Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэх юм бол хизээж бити амархан шийдэл, амархан амьдралыг бити хүсээрээ. Амархан амьдралыг хүснэ гэдэг ер нь бол амар утга учиргүй санагдаж байгаа байхгүй юу? Жишээлбэл бид нар ямар амьдралыг хүсдэг вэ гэх юм бол нэх их ажиллахыг хүсэхгүй, дуртай зүйлээ идээл, сайхан амраал, унтаал, тэгээл нэг ингээд тав тухайг бид нар хүсдэг штеп. Гэхдээ хүн төрлөختөнг та нар бодоод үзээрэй. Амьтад ч гэсэн идэж уугаад, амраад, унтаад нэг тийм амьдралыг өнгөрөөдөг штеп. Гэхдээ хүн төрлөختний онцлог нь юу вэ гэх юм бол хүн төрлөختөн ямар нэгэн зүйлийг давж туулаад утга учиртай амьдралыг өөрөө бий болгоснороо өөрөөрөө бахархалтай тийм сэтгэл ханамжтай тийм амьдралыг өөртөө бүтээдэг. Тэгээ би сарын өмнө ч нөгөө нэг амьтны хүрээлэн рүү очисон байхгүй. Хэрвээ тэр амьтдыг харах юм бол Америкчууд одоо тэр амьтдаа айгүй гоё ханддаг, хамгийн шимт хижээлэг гоё хоолыг өгч байгаа. Өөрсдөө зориулаад ийм нэг жижигхэн ойр шиг ийм хөөрхөн зүйлийг бий болгоцсон. Тэнд байгаа амьтад зүгээр л өдөр болгон идээл, амраал, унтаал, тэгэл тийм тав тухтай орчинд өдөр болгон байж идэг. Гэхдээ амьтад хүртэл бүр сэтгэл гутралд орсон тэр заан арслан гээд бүх амьтад сэтгэл гутралд орсон бүр ингээд модоо ингээд байнга мөргөөд ч юм уу нүднээс нь нулимс гоожсон бүр ингээд тэр амьтдад ямар хэцүү байгаагийн та нар харж болно. Бүх юм бэлэн байсан бол амьдрал дээр бид нар ерөөсөө зүтгэх шаардлагагүй, өөрийгөө даван туулах шаардлагагүй, бидэрт тав тухтай орчин, идэх хоол бүх зүйл нь ингээл байж исэн бол амьдрал ямар ч утга учиргүй бид нар зүгээр сэтгэл гутралд ороод амиа хорлоно гэж бодоод үзэхээр маш сонирхолтой. Тийм учраас зүгээр л өөрийгөө даван туулаад өөрөөрөө бахархсан тийм мэдрэмжтэй утга учиртай амьдралыг бий болгохын тулд та өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Та энэ яг одоо урдаа байгаа асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй.
Тийм учраас өөртөө хизээж бити бууж өгөөрэй. Тэгээд таны гайхалтай сэтгэл хангалуун тэр амьдрал чинь таныг угаасаа хүлээж байгаа.